Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп улс орнуудад уриалга гаргаж байгаа. За ялангуяа НАТОгийн холбоотнуудаа хандан уриалга гаргаж байгаа. За түүний хэлж байгаагаар Ормосын хоолойг аюулгүй байдлыг нь хангад эдгээр орнуудын тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа тухай мэдээсэн. За гэвч бол альва улсуудын зүгээс ямар нэгэн амлалт өгөөгүй хэвээр байгаа юм байна. За тухайлах юм бол Германы канцлер Фридрих Мерц хэлэхдээ энд НАТОгийн асуудал биш гэж хэлсэн бол НАТОгийн холбоотнууд газар дундын тэнгист нэмэлт аюулгүй байдлыг хангахын тулд аль хэдийн алхам хийсэн гэдгээ мэдгдсэн байна. За Их Британи Ираны асуудлаар өргөн хүрээтэй дайнд татагдан оролцохгүй гэдгийг ерөнхий сайд Кир Стармер мөн хэлсэн. За харин Европын холбооны удирдагчдын зүгээс Трампын Ормосын хоолой чөлөөтэй зорчих эрхийг хангахын тулд цэргийн ажиллагаанд нэгдэх шаардлагыг няцаасан байна. Өмнөд Солонгосын хувьд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Сөүлээс Ормосын хоолой руу байлдааны онгоц илгээхийг хүссэн хүсэлтэнд маш нухацтай хандаж хилэлцэж байгаа гэдгээ хэлсэн. За энэ асуудал бол маш нухацтай хилцэх шаардлагатай асуудал гэж мэдгдсэн боловч ямар нэгэн байдлаар амлалт өгөөгүй байна. За энэхүү мэдээлэл гарсан явдал нь Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Чон Хёнор уцаар ярилцсны дараа Өмнөд Солонгосын засгийн газраас энэхүү мэдээллийг гаргаж байгаа юм. За харин Ираны ерөнхийлөгч Масуд Пежескян хэлэхдээ Иран өөрийгөө хамгаалах эрхээ хадгалсан хэвээр байна. Америкийн нэгдсэн улс болон Израильтай хийсэн дайныг эхлүүлээгүй гэдгээ хэлээд Тегран дээрлэгчдэд бууж өгөхгүй гэсэн мэдээлэл хийсэн байна. За харин гадаад хэргийн сайд Аббас Аракчигаас телевизийн сурвалжлагчид асуулт асуусан. За түүний хувьд сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофтой холбогдож байгаа гэсэн мэдээллүүд Америкийн нэгдсэн улсын хэвлэл мэдээллүүдээр гарч байгаа. За үүнтэй холбогдуулан Аббас Аракчигаас асуухад тэрээр хэлэхдээ ноён Виткофтой хамгийн сүүлд холбогдсон түүний ажил олгогч Иранд хууль бус цэргийн дайралт хийж дипломат харилцааг устгах шийдвэр гаргахаас өмнө байсан. Үүний эсрэг альва мэдэгдэл нь зөвхөн газрын тосны худалдаачид болон олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой гэж Ираны гадаад хэргийн сайд онлайнаар гаргасан мэдэгдэлтэй дурдсан байна. За мөн Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Ормосын хоолой нээлттэй хэвээр байгаа ч гэсэн бидний дайснууд болон бидний эсрэг тэдний холбоотнуудын эсрэг энэхүү хулчгар түрэмгийллийг үйлдсэн хүмүүст хаалттай хэвээр байна гэсэн мэдэгдлийг хэлсэн байна. За улс орнуудад Ормосын хоолой хаагдсантай холбоотойгоор нефт болон шатгуунтай холбоотой хямрал үүсэж байгаа. За тухайлах юм бол Австрали улсад бол энэ байдал ажиглагдаж байгаа учраас Австрали улсын хувьд нэмэлт хангамж болох нийтдээ 262 сая литр бензин дизель төсийг өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн байна. За Австралийн өрсөлдөөн хэрэглэгчийн комиссийн мэдээлж байгаагаар Австралийн хамгийн том 5 хотод 2 дугаар сарын 2-оос 3 дугаар сарын 11-ний хооронд бензиний үн литр тутмаа 50 центээр өссөн. За өдрийн дундаж ханшин 1 литр тутамдаа 220 Австрали доллар буюу ам доллар жилжүүлэхэд 155 ам доллар орчим байгаа юм байна. За Австралийн хамгийн олон хүн амтай муж болох шинэ өмнөд Уэльсийн эрх баригчид 3000 гаруй шатгуун түгээх станцын 32 нь шатгуунгүй болсон гэсэн мэдээллийг өгч байна. За орон нутгийн иргэд бол шатгуунаа нөөцөлж ихсэн учраас шатгуун түгээх станцуудад урт дараалал үүссэн байгаа гэсэн ийм мэдээллийг өгч байгаа юм. За харин Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессенет CNBC телевизэд ярилцлага өгсөн байна. За тэрээр хэлэхдээ Америкийн нэгдсэн улс Ираны зарим газрын тосны танкеруудыг Ормосын хоолойгоор нэвтрэхийг нь зөвшөөрч гисэн гэдгээ мэдгдсэн байна. За энэ нь бол Ираны хөлөг онгоцуудаар дамжуулан цаашдаа адил хэдийн бий болоод байгаа дэлхийн бусад хэсгүүдэд нефтээр хангах боломжийг олгох зорилгоор үүнийг зөвшөөрсөн. Бид энтхийн хөлөг онгоцууд одоо явж байгааг бол харж байна. За мөн Хятадын зарим хөлөг онгоц Ормосын хоолойгоор нэвтэрсэн гэсэн ийм мэдээллийг өгч байна. За ингээд энэ мэдээллийн дараагаас Америкийн нэгдсэн улсын бас төвийн командлын зүгээс мэдээлэл гаргасан. Ираны эсрэг дайнд ойролцоогоор Америкийн 200 орчим цэрэг шархсан. Үүний 10 орчим нь бол хүн шархсан байгаа гэж хэлсэн байна. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дайн байлдааны үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл гаргахдаа Ираны пуужингийн хангамжийн ихэнх хэсэг нь устгагдсан. Дайны өмнөх үеэс хамаагүй бага хэмжээтэй пуужингийн нөөцтэй болсон гэсэн мэдээлэл өгч байна. За өөрөөр хэлбэл түүний хэлж байгаагаар дайн бол тун удахгүй бас шувтрах хандлагатай гэсэн ийм мэдээллийг өгч байгаа. За гэвч бол энэ нь бодит байдал дээр хэр нийцэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. За Америкийн нэгдсэн улсын сангийн сайдын мэдээллийн дараа хөрөнгийн зах зээл хаагдахад 3 том индекс бүгд хэдэн 7 хоногийн туршид алдагдал хүрлээснийхаа дараа өссөн үзүүлэлтээр гарсан байна. За даваа гарагт бие чаарцахад Dow Jones-ийн индекс 1.8% орчим, технологийн салбарт тэргүүлэгч компаниудын индекс болох Nasdaq-ийн индекс 1.2%, S&P 500 индекс 1 орчим хувиар өссөн байна. За газрын тосны үн мөн буурсан. Өглөө бол дээд хэмжээнд хүрч
$102 байсан бол нэг баррел нь $93 орж буурсан үзүүлэлттэйгээр бирж хаагдсан. За энэ нь бол 2 дугаар сарын сүүлээр Америкийн нэгдсэн улс Израилийн зүгээс Иранд дайн эхлүүлснээс хойш зах зээл хамгийн сайн байсан өдөр нь босон гэсэн ийм мэдээллийг хүргэж байгаа юм. Харин Израилийн цэргийнхэн Тигран, Шираз, Табриз хотуудад өргөн хүрээтэй дайралт явуулсан бол үүний хариуд Ираны Исламын хувьсгал Гавардын корпус Израиль Дохо хотын айл үдээд зэрэг нөсгөн онгоцны буудлын руу дайралт хийсэн гэдгийг Катарын батлан хамгаалахын яамнаас бол мэдгдсэн. За тус улсын агаарын тавталгаанаас хамгаалах хүчин Иранаас гарвсан 14 баллистик пуужингийн 13-ыг нь амжилттай амдан устгасан гэж мэдэгдэж байгаа. За харин Арабын нэгдсэн Эмират улс Иранаас ирж байгаа пуужин болон нисгчгүй онгоцны аюулын дараа агаарынхаа орон зайг хаасан гэж тус улсын батлан хамгаалах яам мэдэгдэж байгаа юм. За Ираны зүгээс Америкийн нэгдсэн улс болон түүнтэй холбоотон түншийн харилцаатай улс орнууд Америкийн нэгдсэн улсын бааз байрлаж байгаа улс орнууд руу цохилт өгсөөр байгаа. За үүнтэй холбогдуулан Персийн булангийн нийт орнуудад бол аюулгүй байдал алдагдсан ийм байдалтай байгаа юм. За Израилийн хувьд бол мөн энэ дайн байлдааны үйл ажиллагааг Иран руу чиглүүлэхийн зэрэгцээ Ливан руу дайралт хийж байгаа. За Ливаны өмнөд хэсэгт агаарын дайралтын улмаас дорхойж 11 хүн шархсан гэж Ливаны эрүүл мэндийн яам мэдгдсэн байна. За энэ нь бол Израилийн Ливаны өмнөд хэсэгт хийсэн хуурай замын давталгаа өргөжинд хэлж байгааг харуулж байгаа юм байна. За Ливанд явуулж байгаа энэхүү дайн байлдааны үйл ажиллагааныхаа шалтгааныг Израиль тайлбарлахдаа Ливанд Хезболла бүлэглэлийг орогнуулдаг. За энэ бүлэглэлийг цаанаас нь бол Иран дэмжиж байгаа гэж үзэж байгаа учраас энэхүү дайн байлдааны үйл ажиллагааг Ливанд мөн давхар явуулж байгаа. За үүнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд за ялангуяа Их Британи, Канада, Франц, Герман, Италийн удирдагчид хамтарсан мэдээлэл гаргасан байна. За тэд хэлэхдээ Израилийн Ливанд хийж байгаа хуурай газрын томоохон хэмжээний давталгаанд хүмүүлийн сүрэлт хүрнэ гэдгийг анхааруулсан байна. За харин Кувейтийн дотоод хэргийн яам Хезболла бүлэглэлтэй холбоотой Персийн булангийн энэхүү улсад бол хорлон сүйтгэх төлөвлөж байсан 16 хүнийг баривчилсан гэсэн ийм мэдээллийг өгч байгаа юм. За Израиль болон Америкийн нэгдсэн улсын хамтарсан цэргийн үйл ажиллагаа ойрхон дорнодын бүс нутгийг докторгүй байдалд бол хүргэж байгаа юм. За нөгөөтэйгүр үүнээс шалтгаалаад Ормосын хоолой хаагдж байгаа нь дэлхийн эдийн засагт шууд бус нөлөөллийг үзүүлж байна. За өөрөөр хэлбэл дайнд татагдан ороогүй улсууд бол энэхүү Ормосын хоолой хаагдсантай холбоотойгоор дэлхийн газрын тосны 20 орчим хувийг тээвэрлэдэг энэ стратегийн чухал сувгаар нэвтрэх боломжгүй байдал нь бол газрын тосны үнийг нэмэгдүүлж хөөрөгдөхөд нөлөөлж байгаа. За энэ нь бол улс орнуудын эдийн засагт нөлөөлж байгаа юм. За мэдээж хэрэг дэлхийн эдийн засагт бол тодорхой хэмжээнд оролцоотой байдаг манай улсад ч гэсэн энэхүү хямралын нөлөөлөл сүүдрээ тусгасаар байгаамаа.